За тэгэхээр нэгдэх нь бол өнөөдөр төрийн байгуулалтын байнгын ороо 11 цагаас яг хуваарийнхаа дагуу эхэлсэн. За эхлээд 11 цаг 30 минут хүртэл сандаг учир дарга бол өөрөө дараа нь бас хэвлэл ярилцлага өгсөн байсан шүү дээ. 30 минут гишүүдээ үлээсэн төрийн байгуулалтын байнгын ороо нийт 32 гишүүнтэй. Ер нь манай 8 байнгын ороодоос 32 гишүүнтэй 2 байнгын ороо байдсан шүү дээ. Хамгийн олон бүрэлдэхүүнтэй гэсэн үг. Нэг нь төрийн байгуулалтын байнгын ороо, нөгөөх нь эдийн засгийн байнгын ороо. За бусад хоороод бол 25, 27 гэдээ янз янз байгаа. Тэгэхээр 32 гишүүнээс 28 гишүүн ирэх боломжтой гэж сандаг учир дараа байнгын орон дээр хэлсэн. Харамсалтай нь яг тухайн цаг үед бол байнгын орон дээр 30 минут байнгын ороо хуралдаад хүлээхэд танхимд бол нийтдээ нэг 4-5 гишүүн орж ирээд суусан. Байнгын орон дарагтайгаа зүг шүү. Байнгын орон дарагтайгаа зүг 4-5 гишүүн орж ирээд суусан байлээ. Тэгээд тухайн цаг үед бас манай ардсан намын бүлэг хурлан тараагүй давхцсан нэгт. За хоёрт нь гишүүд товлсон хуралдаа орж ирэхгүй байгаа учраас байнгын орон дарга хурлын хуулиараач тэр дэгийн хуулиараач тэр хурлаа нэгэнт одоо хуралдах боломжгүй бол өөрөө байнгын хурлаа хаагаад дараа нь хурлаа тов зарлаад ирэх нь бол байгаа шүү дээ, товоо зарлах. Тэгэхээр энэ асуудал бол орхон нь тодорхой. Эцэслэгдлийн шийдвэрлэх нь тодорхой. Яагаад гэвэл энэ ерөнхий сайдын огцруулах асуудал бол үндсэн хуулиар их хуралд өгсөн үүрэг нэт 10 хоногийн дотор. Тэр ч үднээсээ даргын зөвлөлд хуралдаад энэ пүрэв гаргийн нэгдсэн хуралдаанаар одоо төсвөрийн мэдгэллийн өмнө энэ ерөнхий сайдын нэгдэх асуудлаар хилцэгнэ гэж чуулганаар батлагдсан байгаа. Ийм учраас энэ 4 дахь өдрөөс өмнө төрийн байгуулалтын байнгын ороо заавал хуралдах хэрэгтэй.